Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө шинэ дугаараар Орфей театр фильмийн захирал, продюсер Ариун Чимгийг урьсан байгаа. Баярлалаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Продюсер хүн мэдээж маш их завгүй л явгаах. Тэр болгоноос бас цаг гаргаад ирсэн маш их баярлалаа. За маш их баярлалаа. За танай театр сая бас шинэ жүжиг тоглогдоод дуслаа. Шинэ жүжигийн одоо амжилт сайн сайхнаас олцооч. Тийм бид сая 2024 оны хаврын нээлтээр дэлхийн шилдэг зохиол бас одоо сонгодог зохиолын нэгт орчин үеийн сонгодог зохиолын нэг алдарт Английн зохиолч Жорж Оруэллын 1984 манаас сэтгүүлсэн ижил нэртэй бүтээлийг постдрамын жүжиг хэлбэрээр одоо саяхан тавиад өндөрлсөн байна. Тий нийтдээ 25 хоногийн турш тоглогдсон ийм уран бүтээл байгаа. Танай театр одоо хэддэх уран бүтээл вэ? Яг том одоо тайсны бүтээл гэдэг утгаараа бол 5 дахь уран бүтээл болж байгаа гэсэн. Тэгээ саяхнаас театр and film гэд нэрээ өөрчилсөн байсан тий? Тий. Яг эсвэл бид нар өмнө анзаарахгүй байсан. Анзаарахгүй байсан байж магадгүй баг. Тий. Тэнгүүт шүүд одоо эднэр ингээд дараагийн уран бүтээл нас киноор орох гэж байгаа юм байна да гэд харж исэн. Тий би тэгэд уул нь Альфа постдрамын театр гэж нэгдэжсэн. Тэгээд дараа нь тэрийг илүү өргөжүүлэх үүднээс Орфей театр фильм гэж байгуулад тэгээд яг фильмийг бас нэг нөгөө цуг ууг нь эхлэе гэж бодож байгаа. Тэгээд за эхлээд яг илүү тайсны бүтээл рүү анхаарлаа хандуулж байгаа. Тэгээд кино руу орё гэдэг. Ууг нь бол эртнээс санаа хүсэл байсан. Тий, тэгээд удахгүй бас нэг ойрын 2-3 жилдээ бол кино руу орох байхаа. Ажил төлөвлөгөөнөөс харах юм бол тий. Би Ариун Чимгийн тухайн ингээд би өөртөө чи ярилцахыг маш их хүссэн. Тийм тэгээд санал тавиад зөвшөөрсөн чи би тэр өдөржингөө айгүйх баяртай явсан. Ягаад чи нөгөө ажил мэргэжлийн хувьд өөрийнхөө одоо ярилцахыг хүссэн одоо урьсан хүн маань зөвшөөрөхөөр тэр бол бүр ингээд амар тийм аз жаргал өгдөг шүү дээ тий. Яг тийм байла. Тэгээ өнөөдөр бас яг нүүр тулж уулзаад ярилцж байгаад бол маш их баяртай байна. Баярлалаа. Өөрийн чинь хувьд болохоор би уран бүтээлүүд чи үзэх таланда нэг юм бэлэн бодоод итгэв. Хүмүүс ихэвчлэн нөгөө найруулагчийг ярьдаг. Мэдээж найруулагчийн хараа найруулагчийн бодол шийдэл тэр болгон мэдээж тайзан дээр амилж байгаа. Гэхдээ энэ төслийг ахалж энэ төслийг магадгүй санаачилж түүнийг яг хөдөлгөх тэр тайзан дээр үзэгчдэд хүрэх хүртэл тэр ажлыг хийж байгаа. Дээрээс нь үзэгчдийг авчрах хүртэл продюсерийн ажил тийм тэр заланд авчрах. Тэгэхээр би яг энэ ард байгаа продюсер хүнтэй би ярилцах юмсан. Тэр хүний бодол санаа зориг мөрөөдөл юу байдаг бол гэж үнэхээр их сонирхсан. За баярлалаа. Ер нь тий одоо нийт үзэгчд гэхүү ер нь нийгмийн хийх хэсэг яг энэ талаар бас нэг мэддэггүй юм шиг байгаа тий. Тэгээд яг одоо уран бүтээлийг тухайн зохиолч, найруулагчийг мэдээж авах тэр хүмүүс өөр ороод байгаа тий. Тэгээд сайн кино уран бүтээл, дэлгэцийн уран бүтээл дээр хариулаад яг өөрөө ч хэлдэр жүжигчид бол бүр номер 1 явдаг тий. Тэгээд яг энэ бүгд бол бүгд тэр хамтын бүтээлтэй баг хамт олон бүгдээрээ л хөдөлж сая тэр уран бүтээл төрж байгаа. Тэгээд уран бүтээлийн хөдөлгөгч Амин сүнсүүд бас мэдээж байна. Тэгээд сайн нэрлсэн хүмүүс бол байна. Тийм. Гэхдээ яг продюсер хүний хувьд бол яг өөрөө чи хэлдгээр тэр багийг ахалж явж тэр төслийг санаачилж тэр төслийн одоо гол ноён орол болж бүгдээ хийж те. Тэгвэл одоо хариуцлага өөр хариуцлагыг ч гэсэн ингээл гараа явдаг байгаа. Тэгээд яг миний төсөөснөр бол гадна орнуудад бол продюсерийн үүргийг одоо сайн мэддэг хөө тэр үднээсээ ингээд хүлээж авах ярилцах бол нэг өөр байдаг. Монголын хувьд болохоор продюсер гэхээр нэг бол хөрөнгө оруулагч, нэг бол ивент тэтгэгч гэж хараад байдгүй. Надаа яг энэ ажиллаж авах хугацаанд тийм андуу бодлуудтай хүмүүс зөндөө таарсан учраас за ер нь энэ хүмүүсийг гэж бодож байгаа юм чи нөгөө хэсэг хүмүүс нь бүр чи гэж бодох юм байна да гэж бодчихсон. Тэгэхээр ер нь
продюсерын ойлголт их хол юм байна. Тэгээд продюсерууд нь ч их цөөхөн юм байна. Тэгээд продюсер хүн гэж юу хийм бэ гэл ингээл дотроо аягүй бодож бясалгаж явдаг да гэдэг шиг. Тэгээ яг сүүлд би нэг өөрөө өнгөрсөн жил штэ олон улсын одоо алдартай бас кино фестивалууд болон том одоо зохион байгуулагч наадмуудын өөрөө ч бас уран бүтээлээ төрөвж байгаа зохиолч, найруулагч, зохиолч продюсерын сургалтанд суусан. Тэгээ продюсер гэж юм бэ? Ялангуяа кино продюсер гэж юм. Ямар үүрэгтэй байдгийн, тэгэл одоо байр суурь нь ямар байдгийн гэл тэр талаар бол илүү дэлгэрэнгүй ингээд онлын үднээс олон улсад бас хэрхэн харж үздэг талаар үзэхэд надтай санал нийлжлээ л да. За тийм байлгүйтэй гэдэг шиг те. Тэгэхээр яг хоо продюсер хүн эргээ түрүүний хэлдгээр тэр ивент итгэгч хөрөнгө оруулагчдыг илүү өөртөө татаж ажлын гол процесс одоо яг тэр төслийг хийж гүйцэтгэх уран бүтээлийн багийг сонгож ажилуулах, уран бүтээлийг сонгох, санаачлах тий. Тэгэл одоо эргээд яг өөрийн хэлдгээр тэр уран бүтээлийг нийт үзэгчдэд хүргэх. Тэгээд хүргээд цаашаа бас ямар ач холбогдол өрнөлөөг авчрах уу тий. Ер нь бол одоо хамгийн их өргөн далаацтайгаар бодох стил хүн болоод байгаа юм л та. Төсөлд оролцогч талуудаас хамгийн өргөн хүрээнд тэр төслийг хардаг тий. Хол замыг нь одоо зурдаг хүмүүс гэж би бас боддог. Тэгээд нэг юм зарим нас нэг зохион байгуулагч үүднээс ч хараад байдаг юм шиг байна. Адилхан уран бүтээлчтэй байдаг. Яг энэ уран бүтээл ямар уран бүтээл болох нь зохиол нь ямар байх хэвтэй, найруулга нь ямар байх хэвтэй. Энийг одоо зохиолчтойгоо ч зөвлөдөж байдаг, найруулагчтайгаа зөвлөдөж байдаг. Эргээд уран бүтээлч жүжигчд нь хин оролцох хэвтэй, багийн гишүүндийн ажиллаж чадахгүй юу? За ингээд нийт олон баг ингээд баг болж чадахгүй юу те? Гэл ер нь маш олон зүйлийг боддог доо. Тэгээд эргээд яг энэ бүтээл олон нийтэд сонирхолоо хэр хүртээмжтэй өрөх бол эргээд одоо бидний төсвөлсөн шиг тэр төсвөө бариад илүү ашигт орлоготойгоор ажиллах уу гэл ер нь бол нүсэр тийм бодохоор хүмүүс болохоор зарим хүмүүс харахаараа продюсер гэхээр нэг том дарагч юм шиг тий зүгээр инг тэгэл болцдог юм шиг яг өнгөцгөн боддог хүмүүс бас байдаг. Мэдээж таван дотор нь ороод хамт ажиллаж байгаа хүмүүс бол зовлон жаргалыг нь бол хараал явж байгаа. Гэхдээ одоо мэдээж би зөвхөн кинон дээр л ажиллаж үзэж байгаа хүн, сурж байгаа хүн. Театрын продюсер бүр хэцүү болов гэж зүгээр бодсон. Ягаад ч одоо ингээл зөвхөн танаа жүжигээс гадна өөр ингээл жүжигүүд хүртэл очиод үзэхэд тэр өдөр болгоны зохион байгуулалт те өдөр болгоны тоглолтын бэлэн байдал гэдэг бол өөрөө айгүй том өндөр хариуцлага. Тэгэхээр хэр хэцүү вэ л гэж асууя да. Ер нь тийм одоо яг тайз дэлгэц хоёрын нэг тийм адилхан талж би өөр ялгаатай талууд би тайзны хувьд бол өдөр болгон амьдаар явдаг гэдэгтэй адилхан үйл ажиллагаач өдөр болгон явагддаг. Тэгээд тэр утгаараа одоо юу гэдгийг киноноос отоход төсөв ч гэсэн 2 дахин том ажиллаж байгаа хүмүүсийн одоо тэр ажиллаж байгаа хугацаа хоног гарах асуудлууд хүртэл тэр хэмжээгээр их байдаг тий. Одоо жишээ нь 25 өдөрт 25 өөр проблем гарна шүү дээ. Тэгэл тэр болгоныг бас асуудлыг шийдэх асуудлууд гарна. Тэгтээ нэг тогтсон юм яг уу илүү сайжруулад ч юм уу эсвэл нөгөө ер нь сайжруулах гэж л оролтно л доо. Тийм найруулагч гэсэн жүжигээ хараад за энэ хэсэг дээр нэг жоохон энийг гэж өөрчилчээ гээл тэгтээ адилхан бид бас үзэгчдээс бас санал гомдлыг аваад тий за орчин юм байвал тийм байна гэдэг ч юм уу ингээл адилхан уялдаа холбоотой л цогцсон явдаг л та. Тэгэхээр яг уу бүх юм амьд байна гэдэг үгээс маш их өдөр хариуцлагатай. Тэгээ яг нэг юм яг манах төслөөр явдгийн төсөл хэрэгжиж байгаа тэр 4-6 сар бол тэгэл ерөөсөө ингээл гүн анхаарлын төвд тэгэл доосны дараа сая нэг юу болоод өнгөрөө гэдэг шиг л болж л тосдог л та. Энэ одоо театрын одоо урлагт ажиллах. За тэгээд театрын одоо урлаг дотроо бүр яг за би өөрөө театртай болъё. За би өөрөө ингээ продюсер хийгээд явъя гэдэг энэ бодол санаа хизээнээс бий болсон юм бэ? За би өөрөө соёл урлагийн сургуулийн найруулагч жүжиглэх урлагийн техник жүжигчний багшаар ажиллаж исэн. Тэ Наранбаатар багшийн туслах багш өөрөө миний багш л та тий. Тэгээд туслах багшаа өөр ангиудад болохоор жүжигчний ур чадвараа ингээд заадаг. Тэгээд нэг азтай тохиоллоор Германы
Эрнст Бушийн театрын урлагийн сургуулийн нэг том төсөл хэрэгжихээр болоод тэр нь гэхдээ Урбан Намацаас санаачлаад Герман Монголын театрын урлагийн сургуулиудын хамтын харилцааны хүрээнд ийм пост драмын жүжиг гаргах. Тэгээ тэрийг Улаанбаатар болон Берлин тоглуулъя гэд. Тэгээ анх удаа бас ийм солилцоо болж таарсан. Тэгээ тэрийг яг ахалж ажиллах багшаар нь сонгогдоод тэгээ англи хэл дээр жүжиг маань тоглогдоод ерөөхдөө англи хэлтэй хүүхдүүдийг сонгон шалгаруулад манахаас ер нь баг 80% нь гарсан баха. Тэгээ 20% нь тэр Германы эрэгтэй эмэгтэй жүжигчин найруулагч өөрөө байгаа. Тэгээ найруулагч маань яг тэр төслийг удирдаад жүжиг маань их амжилттай боллоо. Тэгээд хоёр улсад очиж тоглоод тэнд л ер нь яг тэр төсөл эхэлснээс хойш нэлээд шок. Тэр нэг найруулагч жүжигчний ажиллагаан дээр жоохон ялгаатай талууд гараал. Тэгэл одоо манайхаар ажиллаж байгаа хүмүүсийг жоохон өөр байнгут нэг оюутнууд маань хүртэл яагаад ингэж байгаа бол гэж гайхаж байна тий. Тэг яг тэр нөгөө сургалтын одоо хөтөлбөрийн ялгаатай талууд байсан баг. Тэгээ эргээд бид нар яг нэг баг болоод яг нэгт Монгол Герман гэдэг хоёр хүний ялгаа. Хоёрт нь яг тэр сурж байгаа жүжигчдийн одоо арга барил техник ингээд нэг болоод тэгээд ингээд бүхлээрээ нэг баг болоод Улаанбаатартай амжилттай тоглоод германчууд бас их амжилттай хүлээж авсан. Тэгээд тэндээс бас театрууд үзээд тентхийн сургууль мастер классуудтай танилцаад тэгээд тэнд их нэлээд одоо юу гэдгийг театрын үйлчлэлийн дээд одоо ориглыг харчаад бас ингээл харьцуулж хэлж байгаа юм л да тий. Тэгэл за яг энэ төвшин хүртэл ядахнаа хөгжүүлэх юмсан. Манайхыг юун дээр хоцроод байна. Аль талын одоо яаж хөгжүүлвэл болох юм болоо л гэдэг нэг тийм юу айгүй их үргэлж ирсэн. Тэгээ тэр үүднээсээ миний магистрийн судалгааны сэдэв маань Герман Монголын одоо жүжигчний сургалтын хөтөлбөрийн харьцуулсан хөтөлбөрөөр би бас магистр хамгаалж ирсэн. Тэгээд ер нь бол ингээ баг багаар эхлэе гэд явж ирсэн. Тэгээд за ганцаараа л тухайн үед ингээл бодцсон. Яадгийн болтоо гэж яг тухайн үед ингээл за амарсан ийм байгаа юм байна гэд мэдсэн те. Тэгээд энэгээр би магадгүй яг тухайн үед би юу гэж бодож ирсэн бэ гэхээр сурч ирэх хэрэгтэй юм байна. Яг энэ мэргэжлэр сурыг гэд. Тэгээд яг тухайн үед бас нэг театрын мэргэжилтэн сургамаар байна гэж бас яригдчихлээсэн баг. Тэгээ яг тийм үед би магадгүй яваад сурах л байсан баг л та. Тэгээд яг тэр үед таха 2018 оны хавар илүү 100 байсан баха. Батуул найруулагчийн Фаус жүжиг гэдэг яг тэр нөгөө дипломын хамгаалалт нь гарч таарад. Тэгээд соёлын төвөргөнд үзээд яг миний нэг үзэж харж байсан юм. Тэрхээдээ санал бодол нийлээ. Тэгээд гэхдээ би айгүй тухайд гайхсан өшөрсөн. Вау гэж тий. Яа тэгвэл айгүй хоол хүндий тэр зүйлийг ингээд ойртуулаад аваад ирсэн. Тэгээ Монгол найруулагч гэхээр нь бүр вау гэд. Тэгээд за гэд. Тэг яа ч юм тэр үед гэхдээ ингээд ерөөсө танилцаж амжааг байсан. Тэгээд дараа бид хоёр чинь бүр 2020 оны ихээр танилцсан шүү дээ. Кино төслөөр. Тийм. Кино их гэж байгаа хоёулаа танилцж байсан. Тэгээд тэр үед ч би Фаустын найруулагч ч мдээгүй ээж. Тэгээд танилцаад ингээд киноор явж байгаад хоёулаа театр яриад. Тэгээд театраас бүр пострам дээр хоёулаа дуртай болж таарад. Тэгээд бид тэр ууг нь киногоо гэж явж байгаа. Тэгээд жүжиг хийхээр болоо. Жүжигээсээ цаашаа аль нь театр байгуулах хүсэлтэй болж таарад. Тэгээ хамтраад театр бол. Тэгээ бид тэр яг театр байгуулахаас өмнө чинь хин ч тэгж яг black box гэдэг өөрийн газартай бас ингээд нэг хувийн театр яваад ингээд өөрсдөө уран бүтээлүүдийг хүргэдэг байсан. Тэгээд ер нь тийм театр гэдэг чинь өөр айгу том нэр байшин гэж одоо хийх нь хүмүүс нь ойлгох тий. Тэгээд тэр утгаараа ингээд хинч санаачилж зүрхэлдэггүй байсан бах. Тэгээд яг яагаад бид нар хийж болохгүй гэж ер нь алсын зорилго нь яг юу юм? Юунаас олж энийг байгуулах гээд байгаа, хийх гээд байгаа гэд зорьсон. Тэгээд тэр бол яг харахгүй Монгол улсын театрын урлагийг хөгжүүлэх юмсан, тодорхой шатанд өөрсдийнх нь чадах чинээнд ахиулах юмсан. За тэгээд одоо Батуул найруулагч тэр үедс нэлээд ганцаардсан л явсан юм шиг хаа нэг пострам хэр арга хүмүүс ойлгохгүй, хүлээж өрөхгүй тий.
тухайн үед л тэгж ярьдаг байсан шүү дээ. Дэлгэц оруулна гэж юу байсан. Микрофоноор ярина гэж юу байсан. Ингээл ярьдаг байсан. Тэгэл яг хоо постдрами чинь яг элемент бол яг харахгүй технологи ашиглана. Тэгээд олон урсгал жанрыг хооронд нь хойлох. Ер нь бол тэр уламжлалт театраас нэлээд ялгаатай л да. Театрын модерны дараах театр гэж байгаа учраас тэгээд яг энэ тал дээр бол санал нэгдэхтэй бие ойлгож бас яг ингээд шин театрыг хөгжүүлэх тэр эрэлт хэрэгцээг л хий гэж яс. Гэтэ хамгийн гол нь нэг айжсэн энийг ойлгох болов хүмүүс хүрэх болов тэргээд үзэгчд бас хүлээж авах уу гэдэг бас зөвлөсөн. Тэгээд хүлээж авнаа гэж айгүй их итгэж найдсан. Тэгээл ихний Фаустыг дахиж сэргээж тавьчихсан тохойд тий. Тэр бол амжилттай болсон. Продюсерийн зүгээс миний хувьд би чинь тухайн үед өөрөө жүжигчин мэрэгчлээ. Тэгээд багшаар ингээ ажиллаж исэн. Тэгээд тухайн үед бас л эргэлт сонголтын юу те хийхэд бэлнөө. Тэгээд хийх юм бол бас ингээд продюсерийн үүргээр ажиллавал хийж чадах болов яах бол ер нь продюсер гэдэг чинь юм бэлээ гэл. Тэгэл ихэлсэн л те. Тэг яг хуу миний амьдралын үнд сайн продюсер нөх ойрхон байсан болохоор би бас тухайн хүнээс харж бас одоо юу гэдэг инспайр аваад тэндээс би чадах ба гэсэн итгэл найдар авсан баг. Тэр нь Гүрүмитэг ариун агч байдаг. Тий тэгээд би чи 2018 онд айгаа хол зомгтой тэр Колхас төсөлд ажиллаад араас нь миний анхны яг жүжигчний карьерийн гол дүрийн Хэвтрийн хүн гэдэг кино тоглож ирсэн тий. Тэгээд ариун агчийг одоо урд нь хийдэ мэддэг ч гэсэн яг кинон дээр продюсер хийгээд явах гэдгийг бол хараад үнэхээр алмаарч үнэхээр гайхалтай продюсер нэг юм унган одоо зам төрхөн ингээ байгаад тэдэрэн дээр тэгээд нөө продюсерийн үүргэнд чиглэхээр айгүй тийм профешнл гэснээ их дулаахан илтгэхэн стейж шиг л продюсер гэдэг гэж. Тэг яг тэр хүнээс би тухайн үед нөө сурыг гэж сураагүй шүү дээ. Тэр чинь ажиллаж байгаа хэвцэл ингээд ажиллаж исэн ажиглалт маань эргээд намайг бас ингээд продюсер болоход айгүй их тусцыг хүн болсон гэж хардаг. Тэгээд ариун агчтай яг сүүлд уулзаад яасан. Чи айгүй продюсерын гараа айгүй сайн эхэлсэн байна. Тэгээд ер нь чи хаашаа явах гэдэг. Тэгэл надруу жүжигчнэр явах юм уу, продюсер болох юм уу, яг хэн болох гэдэг. Тэгэл дөнгөж ихний жүжигнээсний дараа гимцэмийн дараа тэгж хэлчихсэн байна тий. Хоёлаа тэгвэл адилхан л роль модельтэй юм байна. Ариун агч нэг тийм яг ингэдэг шүү тэгдэг шүү гэж зааж хэлдэггүй мөртлөө л ингээд цаанаасаа ингээд мэдгүй үлгэрсэн байдаг ч юм үлгэрлэх нь их сайн үлгэрлэх юм ясталгүй байна гэж хараад. За тэгэнгүүт та хоёр хоёлаа ингээд театр болёо тий. Эхний жүжиг тавьяа гэж тавиад хамгийн эхний тоглолтын өшиг хаагцны дараах тэр нөгөө сэтгэл хөдлөл мэдрэмж та хоёр нэгэндээ юу гэж хэлсэн бэ? Яг тэр мэдрэмжийг бол яг гим зэм дээр л авсан. Гим зэм дээр бид хоёр чи яг өөрсдөө орфей театр фильм байгуулад тэгээд ковидын үед бид хоёр чинь бүх юм хаалттай үед ингээл ирээл тухайн үед Эрцэнка төсөл тавиал Эрцэнка окей дэмжи. Тэгээд тухайн үед чи чухал ойнууд тохиогоол Достоевский 200 жилээ, Орос Монголын 100 жилээ гэл тэгэл бид эдийг бас ингээл офис, тэгэл бэлтгэлийн байр, тай, заал гэл бүх юмар хангаж өгөөл. Тэгээд яг тэр үед чинь гэрээсээ гарахыг хүртэл хоригдсан байхад Эрцэнкаар ингээл аюу хол газарлаа цүхээ өрөөл ингээл хүн рүү бана тэрцэн тэ өөр бас судалгааны материал барьсан. Тэгэл ер нь ковидоор ерөөсө хоригдоогүй шүү дээ гэдэг. Ер нь гэртээ байг хүмүүс их гэртээ байсан гэдэг бол миний хувьд бол ёстой гадуур их явсан гэдэг шиг. Тэр цагийг аягүй сайн ашигласан. Тэгэл эхлээл хоёулаасан бол гуруулаа болоод гуруулаасан бол дөрвөлөө болоод гэдэг л яг нэг бүл нэмэгдэж байгаа юм шиг болоод өргөчөөл тэгэл авс маань хүртэл олон гэрэл болоод тавилгаж ариусаал тэгэл сүултээ жүжиг болоод бүр олоолаа тэгээд гэтээ ястай өөрөө чи хэлдгээр гим зэмийн үеэр шантрах юм маш их гарч исэн. Эхлээл хөрөнгө босгох дээр чинь бүгд нөө ковидын дараах нөө хямралд орсон юм ивент хийлгээвтэй. Тэгээд
бас таньж мэддэг одоо ах トゥ болон найз нөхөд connection яг продюсер хүнд бас тэр connection-нууд их чухал. Миний хувьд бол хэлж байгаа үед нэг тийм connection байхгүй. Тэгэл Батуул найруулагч яг бид хоёулаа аягүй хэцдэг нэ. Цаадах чинь бас нөө ихний ээлжинд хоёулаа ингээл нөө үүсгэн байгуулсан болохоор бүх юмаа босгохгүй л явж байгаа. Тэгэл яг уу ингээд нэг юм найруулагчийн ажил тусдаа, продюсерийн ажил тусдаа гэж хүмүүс бас ялах гэдэг юм шиг байна. Хаяа цогтой их ажлууд аягүй их байдаг. Тэгээ стратегийн төлөвлөгөөний хувьд за яах вэ их үү чинь нөгөө хорл морлоо л шүү дээ хэмжээнд. За уран бүтээлчдийн хувьд юм байна. За нөгөө талд юм байна. За энэ дээр юу гэж бодож байна? Энэ дээр юу гэж бодож байна? Ер нь тэгтээ театрын ажил дээр олуулаа хэлцэх за удирдлагын түвшний юм байна. Тэр бол ялгаанууд байна. Гэхдээ ганцаараа их шийдвэр гаргаснаас илүү бас ингээ хилцээд явсан шийдвэрүүд илүү алдаагүй гэх юм уу. Тэгээд илүү үр дүнтэй байх, оновчтой үр дүнтэй байдаг. Тэгээд манай тухайн үеийн маркетингийн үеч гэсэн зохиолчдын баг өөрчн ямар багийнхан бэлээ ингээл цогтаа бид нар хуралдаал шийдээл тэгэл гарсан бас тэр оновчтаас тэр чинь тэгэл нөө бие санаагаал хөгжүүлээд явж байгаа ш. Нэг санаа гаргаал нөгөөт нь тэгвэл яасан ингээ бүр ингээ гэж сая тэр нэг цэцэг гарч байгаа гэдэг адилхан яг л багийн ажиллагаан дээр бол аягүй их нөлөөлдөг. Тэгээд за тэгэл цаашаа ингээд нөгөө нарийн ингээл том төсөл төгтсөн ингээл жинхэнэ тосын мөрөө гэж хэлж байгаа ба тэгэл яг тэр үед бол нэр өөрөө чилдгээр шантрахаал болох юмсэн. За одоо болчи гэж бүр ингээд гараад явах үе гарнаа тэгэл хүнтэй муудалцах үе гарна. За тэгэл сэтгэлээр унах үе их гарна. Тэгэл буцаал босох гэл. Тэгтээ тэр үед ястаа өөрийн мөн чанар л намайг босгосон баг. Тэрнээс тэгэл хэцүү шттэ. Тэ ингээл яг намайг яг яаж одоо зовж байгаа гэхүү те яаж хэцүү байгааг хүн болгон мэдрэхгүй ш. Найруулагч мэдрэхгүй тэр зохиолч жүжигч бол хүмүүс тэр болгон мэдрэхгүй. Тэгэл тэр чинь яг л өөр л за би чи бүр амар ариуж юм гэдэр гэж ярьдаг л дээ. Тэгтэл за яах вэ гээл яг ингээл нэг дотроо хэд туслахаал тэгэл за даваад гарна гэл тэгэл гарч байгаа та. Тэгэл эсвэл за энэхий хэсгийг нэг төвчээд өнгөрөө те. Тэгээ нэг төвчээд яхаар нэг хэсэг хугацааны дараа инээцэн л явж идэг л да. Тэгэл тэр зүйл мартагдсан ба. Гэтэ энэ яагаад мартагдав гэдээ бас нэг дахиад боддог. Тэгэл за тэрхүү төвчиж гарсан маань л байна да гэл тэгэл боддог. Тэгээ энэ болгоныг даваад өгшиг нэгдээд эхний жүжиг тавлаа буцаад хаагдаа. Тэнгөт ингээд яг тэр моментийг сонсон. Харин тэр өстой сонио яг нээхэд бол ингээл бөөн хөрл бүр ингээд жүжигчэд уран бүтээлч чинь ингээд хай пик. Тэгээд тухайн үед гимзэмийн уран бүтээлч чинь бас ковидоос гарч ирсэн те. Нэг юм бид чинь new normal амьдралтай орж ирж байгаа үс чигээ бүгдээрээ их сонь сэтгэл зүйтэй. Тэгээд нөгөө найруулагчийн постдрам гэдэг дэр жүжигчд бас ингээд итгээд ороод ирсэн те. Энийг хүн хүлээж авах уугүй юу? Энд жүжиг маань хэр болсон бол яасан бол гэл тэгэл нөгөө үзэгчд айгүй их дүүрэн ингээл хүлээж авсан чи бүгд л ингээл одоо нэг тесрэн шаар хагарна гэдэгтэй адилхан бүгдээрээ нэг тийм тайвширлын юу бол авсан бах гэж боддог. Тэгээ маш баяр хөөртэй байсан. Тэгээд багмаач гоё одоо урлаг соёлын хамаг л сорууд нь байсан. Тэгээ нийгэмч бүгдээрээ захирлууд байсан. Би ерөөс тэрийг анзаараагүй. Тэгээд баахан продакшн агентлагийн захирлууд байсан. Тэгээд тэр хүмүүс бүгдээрээ нэгдээд аюу гоё уран бүтээл гарсан. Тэгээд би яг тэр хөшиг нэгдгийн араас гэхээсээ илүү найруулагчид хоёрын тэр нэг юу гием босаа тэр. Гимзэм жүжигээр нөгөө гран при шагнал авсан үед. Яг тэгэхэд л бид нөгөө театр байгуулсан юу. Тэр нөгөө яг ихний баяр байсан. Яг ихний тэр яг чин сэтгэлийн баяр. За хоёулаа чадсан байна уу чадаагүй байна уу гэдэг тэр найруулагчийн асуулт. Дэнсэлжээс батсан байна. Тэгэл тэр яг хамгийн зөв зэг байсан. Тэрнээс яг ихний хөшиг нээлтмэлт бол ерөөсөө хараахан үгүй. Зүгээр л ихний шат зүгээр номер 1 шат те. Дараа нь тэгэл тэр чин жүжиг амжилттай явах дуусах. Тэгэл эргээл тэр нэг одоо юу гэдгийг төсөв амжилт одоо төсвийн үед ч гэсэн амжилттай байх нь айгүй чухал байгаа байхгүй те. Тэгээ тэр зүйл мөл айгүй чухал байсан. Тэг яг төсөв тухайн үед ингээд анхны яг нэг өөрөөсөө том босгосон төсөв байсан учраас эхний ээлжинд бол нэг баг зэргийн алдагдaltaй. Тэгээ дахиад тоглоод яг алдагдлаа нь хүж аваад ингээд гараа. Тэгээ тэр бол айгүй том баяр. Тэрний дараа
үзэгчдийн тэр одоо юу гэдгийг сэтгэл одоо сэтгэлүүд бол бас айгүй том баяр байдаг юм бэлээ. За эцээц зорилго нь үзэгчд байсан. Тэгээ үзэгчд ингээд яаж чинь хамгийн сүүлийнх нь тэр одоо яг ижил одоо урлагийн төвшний одоо мэрэгжил нэгт хүмүүс хүлээмж шүрэх асуудал байгаа байхгүй. Тэгэхээр гейм зэм жүжигийн гран при яасан нь одоо бид сая хүлээмж шүрхсэн байна гэдэг л нэг тийм зүйл байсан учраас сая за одоо юу гэдэг те зорьсондоо өөртөө маань зөв явж байгаа юм байна. Тий зөв явж гинөө гэдэг те сая нэг одоо ингээд баяртай байна уу гэдэг юм л гарч ирж байгаа юм л та. Айгу гой сонсогдож байна. Тэгээ энэ болгоноос та хоёроос дараагийн хоёлаа одоо юу хийх вэ гэдэг айгу гой уран зориг гарсан баг. Нөгөө талаас бас нэг тэр болгон чинь буцаагаад айгу жоохон тийм айц бас өгдөг те. Одоо ингэж өндөр хүлээж аваад хүлээн зөвшөөрсөн бисэн чинь дараагийнх дээрээ бид нэр яах вэ гэдэг. Тий. Бас нэг жоохон айц. Яг үнэ. Яг би тэгэд анханасаа гейм зэмийг тавихтаа дараагийн уран бүтээлүүд нь юу яах вэ гэдгийг анханасаа л ярьсан байсан л та төлөвлөсөн байсан. Тэгээд тухайн үед сая өөрөө хамгийн түрүүнд асуужсан кино хүртэл хийхээр бид нэр богино хэмжээний кино цувралынхаа синопсисыг хүртэл гаргацсан. Одоо танилцуулах пич хийх презентацийн хүртэл бэлдсэн байжсэн. Тэгээд кино руугаа орох уу гэж нэг хэсэг бодоод тэгээд үргэлжлүүлээд яг дараагийн төсөл мастер Маргарита хоёрлаасан л та. Тэгсэн чинь Украины дайм нэлээ байдлаа. Тэгэл өстой нөгөө төсөөлшгүй гэдэг шиг ковидын дараа ер нь ажил төлөвлөх айгүй хэцүү болсон. Урт хугацаанд төлөвлөх бүр хэцүү болсон. Юмнууд одоо ингээ байнга өөрчлөгддөг тийм зөв тогтол ингээд өөр ирэхгүй бий болчихжээ. Энд харин уран бүтээлчд ч юм уу бизнесмен хүмүүс ер нь хэрхэн одоо ажиллах хэвээр хэрхэн тэр нэг юм гарч ирж байгаа асуудлыг уян хатан шийдэж өөртөө ингэж одоо өөрийгөө бас шарах үлдээхгүй тийм ээ байх хэвээр тэр чинь айгүй том ажил төлөвлөлт нуруул ямар байдаг вэ те. Тэгээд яг тэр шиг л мастер Маргаритаг яг хийн гэж төлөвлөсөн байсан чинь тэр дайны асуудал нэлээд төвхтэй болоод тэгээд яг тийм орс уран бүтээлийг ивент тэтгэгч нар бас юу болоо. Тэгэл за эргээд тэгвэл юу их үү яах вэ ямар уран бүтээл хийх үү гэд яриад тэгж явж байгаад яг нэг юм хөтлөгч гэдэг шиг явж байгаад бид нэр Апол жүжигийг тоглохоор болсон. Тэгэл Апол жүжиг бол өөрөө бол Бродвей театрын алдартай бүтээл юм байгаа шүү дээ. 60 жилийн турш тоглогдсон. Тэгээд ер нь манай уран бүтээлүүд айл болох бас нийгэмд сайн сайхан тэ зөв соён гэгээрлийг авчрах. Ер нь их тэр соён гэгээрлийн суурийг айгуу сайн тавьдаг. Соён гэгээрл за тэгээд сонгодог зохиолын тэр нэг хүнд өвгдөг ариун их далаа шиг тань мэдхүү эрдэм мэдлэг сэтгэл зүйн тэр асуудлууд өөртөөгөө ярих боломжийг олгодог. Альсвал тэр таарсан саад бэрхшээлийн учрыг олоход тусалдаг ч гэх юм уу те. Тэр зүйлүүд бол яа харахгүй сонгодог зохиолд байдаг. Тэгээд тийм учраас ч сонгодог зохиолыг их авдаг бах гэж бодоод байдаг шүү дээ. Ер нь их тийм өгөөжтэй, маш их өгөөжтэй. Тэгээд эргээд одоо тоглогдоход ч гэсэн одоо би продюсер талаас бодгож гэсэн жил болгон тоглогдох боломжтой уран бүтээлүүд одоо бодохоор хийх нь ингээд ерөнхий боловсролын сургуулийн 10 жилдээ заавал унших хэрэгтэй гэсэн зохиолууд байдаг байхгүй. Фауст байгаа, Гимзэн байгаа. Энэ нөгөө сая 1980-д болохоор олон улсын сургуулийн ерөнхий боловсролын сургууль заавал унших хэрэгтэй гэсэн байгаа. Апол болохоор ерөнхийдөө Бродвей театрт яагаад 60 жилийн турш тоглогдсон бэ гэхээр сая миний хэлдэг тэр агуулга нэг тийм зөв хүнлэг инэрэнгүү дотоодгоо сайхан тэгээд ер нь бас судалгаа юмнуудыг хийгддэг юм аа. Тэгсэн чинь тухайн үед бомбын ирэн ирж гин ер нь одоо энэ бомбын ирэн төрж байгаа хүмүүс бол илүү их тийм хүнлэг одоо хүнийг гадаад үзэмжээс нь илүү дотоод сэтгэлийг харж нөхөрлөдөг дотоод сэтгэлээрээ ингэж одоо их юм харилцсан ийм хүмүүсүүд үүсэж байгаа. Тэгэхээр энэ жүжиг дотоод гоо сайхан тэр дотоод сэтгэлийн мөн чанар хүний ер мөн чанар яг хаана байна гэдэг те тэрийг илүү их агуулсан. Тэгээ эмэгтэй хүний талаар бас их гайхалтай зохиол байсан. Тэгээд
тухайд инх туулагч маань бас нэг жүжиг хийя гэдэг бид тэдэд нэг санал тавьсан байсан хоёр ингээд яг инх туулагчтай холбоотой юм. Инх туулагчийн захиалгаар хийж хийсэн гэж болно тий. Тэгээд инх туулагчийн эргэн ирэл дээр энэ жүжиг тавигдсан. Тэгээд маш амжилттай болсон шүү дээ. Ер нь жүжиг бол өөрөө гоё болсон тий. Тэгээд дээрэс нь ингээл яг Аполло одоо реклам гараал тий. Тэгээд инхтуул гээл тэгэхэд ингээл вау гэж хүлээж авч байгаа байхгүй. Тэгэхэд бас л би ингээл нөгөө яг өөрийн чинь талаас бодож байгаа байхгүй. Тэр бол баяр багтлаадаг шүү дээ. Одоо продюсер үед тий. За яг ингэж бодоод хүнд хүрэн. Гэхдээ тэр нь ингээд бүр шин хүн хүршгүй тий. Магадгүй тэр зүйлийг авчирч чадсан бол тэр продюсерын бас ингээ багтлаа байдаг тий. Тэгээ би бүр ямар мундаг юм бэ тий. Би тэгээ чамаа ингээ зурган дээрсэн дээр харахаар бүр л их залууч юм шиг зүгээр санагдаад. Тэгээд ийм залуу захирал юм байж ямар ийм зоригтой мундаг юм бэ л гэж бүр тэгж бодогдсон. Тэр талаас нь аяга харсан. Тий би ер нь тэгтээ бас жоохон даруух юм шиг байгаамаа. Одоо юу гэдгийг нэг тийм амбиц байхгүй штэ. Тэгэл нэг ийм бэ тийм юм нэг ярьдгүй юм. Тэгэл манай урлагийнхан ч бас их амбицтай. Гэхдээ театрын хувьд бол тэр эго байхсгүй. Тэр бол бүр номер 1. Бүр хүн болгонд одоо найруулагчт нь, зохиолчт нь, продюсер нь, жүжигчдүүд нь тэгжээд сая ингээд бүгд хүнээрээ байж ээж, хинчиш байж ээж бөөндөө нийлээд би хувийг сонсож хүлээж аваад тэгээ сая л хамтарч ажиллаж байгаа юм л та. Тэгээд яг хоо тэр үднээсээ нэг тийм юм бол байдаггүй маа би нэг тийм юм уу болоо тийм үрчивдээ тийм босод хүмүүс шиг нэг тийм айхтар амбицлаа л тийм би л ингэчлээ энэ төр гэдэг ах нэг тийм амбиц энэ байхгүй. Яг харин өөрийн чинь хэлдгээр тэр бүтээл гоё болоосаа энэ бүтээлийг яаж гаргах уу, яагаад гаргаж байгаа юм. Тэгтээ өнгө төрх нь ямар байх уу тий, агуулга нь яаж байх уу. Тэгээ агуулга дээр нэлээд бид ярилцдаг. Тэгээд найруулагч маань бол яг нэг айхтар хэлбэр талыг тоодгүй. Би бол хэлбэр тал дээр үлдээ ач холбогдлох гэдэг. Жишээ нь инх туулагчийг буцаад одоо гаргаж ирэх гэж хаад яг л хуучны юм харвстэй тий ингээл бурж гараа юм өөрийнх нь нүстэй эмхтэй гэрэгт би улаан болгомоор байна гэсэн чинь ингээл зэглэл юм болгоо бүр хүлээж шөрөхгүй. Тэгээд үгүй улаан өстэй гаргаж ирвэрээ тэгээд их туулагч би ерөөсөө өөр өгдөө болгож улаан ерөөсөө болгож байгаагүй. Тэгвэл бүр гоё гэдэг. Тэгээд уулаан болгочихс. Гэтэ хааччихс. Тэ гоё өөртөө цогсон. Гэтэ яг нэг тест хийж харсан. Тэгээд айгуу тийм том өөрчлөлт, айгуу шал өөр гарч ирсэн. Тэгээд тэр усан доторх зураг авалт. Ер нь бид бол айгуу их ач холбогдол өгдөг шүү дээ. Айгуу их судалж. Их тийм нарийн мэдрэмжээр яагаад ингэж энэ таарах уу. Гэтэ тэр чинь бас юу гэдгийг маркетинг гэхээрэл тэр нөгөө жүжигтэйг шууд уялдаа холбоо байх ч үе байхгүй ч үе шүү дээ. Тэгээ сая 1984 дээр хүртэл хүмүүсийн өсөг засах гэж тест бөө бас тэр нэг сайн ажиглал бүгдээрээ юм жижиг үстэй болсон. Тэгээд тэр болгон үүсчигээд үсээ засахгүй шүү дээ. Тэгэл энэ бол уран бүтээлийн зүйл ингээд ойлгоорой гэл. Тэгээ зохгүй шүү дээ гэл үстэй. Надад таарахгүй л яах гэдэг миний хайр үсгээл. Тэгэл энэ болгон дээр үгүй энэ болно бүтнэ гэл. Тэгэл тэр нүүр бодолт үс засалт. Тэгэл тэр чинь бас л нөгөө дизайнер хүмүүстэйгээ цуг ярилцсан, найруулагчтайгаа ярилцсан. Тэгээд яг хөө тэгээд хаач миний хэлснээр болчдөг юм аа. Ер нь бол тэг гайгүй. Тэгээ нэг холдсон зөрөөтэй юмнууд гайгүй л байдаг. Тэгээд ер нь сонирхолтой шүү. Манай тэр жүжигийн яг тэр нэг юм бүтэх процесс. Одоо үндсэн постэр ямар байх юм, реклам нь ямар байх юм. Тэгээ энэ яг юм яаж өөрчлөгдвөл юу байвал сони тэр их сонио. Бас нэг найруулагчийн ажил юм шиг санагдаад байдаг шүү дээ. Тэнгүүд ингээд харахаар нөгөө төрөний өөрөө ч бас хэлдгээр продюсер хүн бол урлагийн бас хүн байдаг, өөр бүтээлч байдаг. Давхар мэдээж тэр хүн энэ бизнес учраас бас нөгөө бизнесийн аягүй том мэдрэмжтэй бас байх хэвээр, мэдлэг мэдрэмжтэй байх хэвээр. Тэгээ тэр болгон өөрт ч бас ингээд суурь нь аягүй сайн байгаад байгаа учраас энэ болгон аягүй амжилттай яваад байгаа ах л та. Би ингэ дүрийн сонголтын талаар асуухгүй юусч чадахгүй. Тухайн уран бүтээлийн гол дүрүүд яг тухайн жүжигчдийн тэр составыг бүрдүүлэхдээ
ямар оролцоотойгоор хэний шийдвэр илүү давамгаалах эсвэл сонголтын дээр яаж ханддаг вэ? Би харин өстой санаа. Би ч өөрөө киноны кастингаар 2 3 удаа кинонд ажилласан шүү дээ. Анх Эвтрийн кинон дээр ажилласан. Дараа нь Дулмаагийн 2 ч кинон дээр ажилласан. 9-р сарын цас сэр салхи. 2 дээр кастингаар ажилласан. Тэгээд яг уу бас л Бямба хасаал урам авсан юм уу да ариун агч хоёроос. Тухайд энэ дүр ингэж болох юм болов гэл нөгөө найруулагч аягүй сайн ойлгох. Та энийг ер нь юу гэж харж байна? Зохиол дээр бол юм байна. Энэ дээр юм уу гэл тэг натаа санал нийлж байгаа яа. Найруулагч тэрийг ямар нүдээр хараад байгаа гэдгийг аягүй сайн ойлгочих юм бол хүн болоход аягүй амархан санагдаад байдгийг. Тэгээд яг тэр үднээсээ нэг тийм одоо тэр харах нүд нь байна уу? Альсвал мэдрэмж нь байна уу? Яг тийм дүр сонгох дээр аягүй туртай. Тэгээд энэ дүр юм биш үү гэд яхаар бас их нь мөн болж таардаг. Тэгээд яг жүжиг дээр гэвэл өстой харилцаа адилгүй янз бүр. Яг нь найруулагч бол бас нэг талаас энэ жүжигчний уран чадварын авьяасаас гадна энэ дүр дээр хэрхэн ажиллаад яах вэ гэж бас их өөрийнхөө ажиллагаа талаас харна. Одоо тийм яг ямар ч хүнтэй ажиллах л та. Гэхдээ энэ хүн ингээд ахиад твшээд ямар болох уу альсвал тэр талаа бас их хардаг. Тэгэхээр би тэрийг бас айгүй их хүлэмжшүүрдэг. Яа тэгэхээр би илүү их ажиллахгүйгээр тэр хүн ажиллана. Миний хувьд болохоор энэ хүн яг дүрээ бүтээж чадах уу? Дүрээ бүтээвэл бас мэдээж те хэр олон төрөх бол тэгээд энэ хүн гэхдээ яг энэ дүр мөн үү? Ийм одоо ертөнцийн байж болох уу гэдэг ч юм уу те ингээд бас юмнуудыг хардаг. Тэгээд уулзч үзэн бас зарим хүмүүстэй 2 3 ч уулзсан тэгж байгаа л сайн шийдвэртэй зам мөн байна тэгэл хардаг. Тэгээд яг уу манай бүтээл та очиж айгу мундаг уран бүтээлчд оролцсноо. Аль эдийн дуршлагатай. Тэр болохоос харцангуй санаа зовлтгоо. Эсэргээр шин дүрхийг гаргаж ирээ гэж айгу их зорддог. Аль алинд нь тийм хүсэл зориг байдаг. Тэгээ тэр үднээсээ шин жүжигчдийг, шин уран бүтээлчдийг бас сорж үзэж зоригтойгоор авдаг. Тэгээд яг нөгөө одоо юу гэдгийг мундаг дуршлагатай уран бүтээлчдээ зэрэгцүүлээд ингээд тавьдаг гэхүү те. Тийм. Тэр нь айгүй их том челленж болдог баг. Би ч өөрөө тэрийг бас авсан те. Апал дээр тавлсан те. Тийм. Тэр тэгтээстэй миний амар хүн бараа биш те. Айгүйсөө яг гоё юм биш өөрийнхөө ингээ мэрэгжлийн ажлыг тайзан дээр хийгээд тэр ёстос өнөө нөгөө найруулагчтайгаа ингээд найруулагч продюсерын харьцаа чинь нэг өөр юм байна. Жүжигчин найруулагч харьцаа чинь өөр юм байна. Фөө би найруулагч тийм уу гэж бодсонгүй гэдэг шиг юм байна. Тэгээ би чинь баг өдөр болго готорч уйлдаг байсан баха тэр жүжигчдээс болж. Тэгээд ёстой нэг тийм зэвүү хөхтэй. Яг тэгээ цаад очрыг ойлгочлаа юм л да. Ингээл намайг сайжруулах гал тэр дүрийг босгох гээд ч юм уу өгдсөн нөхцөл өгч байгаа. Тэгэл нөө эргээл жүжигчин хүний зовлон жаргал зарим намайг бас тэгдэгсэн. Чи өстой тайсан дээр гарч үзчих мдээгүй чи ер нь жүжигчин яаж ажиллаж хөдөлмөрлөдгийг чи хөдөлмөрийн үнцнийг мэдгүй гэж ингээ ярьдаг. Тэгэл тэрийг нь би одоо бол уучлаарай биднэ гэдэг шиг л тий. Тэгээд жүжигчний хөдөлмөр бол маш хүнд хэцүү. Ялангуяа хамгийн хүнд үе нь хаана байдаг вэ гэхээр тэр бэлтгэлийн үе. Бэлтгэлийн үе дээр л их завчвал тэгэл тайзан дээр сая эргээд гарахад илүү тайвшрал явж байгаа бол та. Тэг яг удаа чинь нөгөө тоглолтын хариуцлага байх ч гэсэн илүү тэр нэг юм шатаж хөдөлмөрлөж одоо хүнд хэцүү үе нь бол тэр бэлтгэлийн үе дээр л байдаг юм бэл. Тэгээд би бүр нэрээ яах гэж энэ төр тоглолыг юм бэ гэж бүр нэрээ амар их харуулсан шүү дээ бурхан минь. Тэгээд яг жүжигчин хүн чинь нөө дүр тоглоно гэдэг чинь одоо хүсэл мөрөөдлийнх нь нэг наа. Тэгээд тэр үднээсээ кино тоглолцсон байсан хүн чинь за нэг тайзны бүтээл дээр гараад үзье гэдэг. Яг бас туршаад үзье. Хэрэг байх нь уу те гэл ингээд туршаад үзсэн. Тэгээд хүнд хэцүү байсан ер нь л те. Тэгээд ингээд жүжигчин талаас ямар байсан мэдгүй яварсан. Тэгээд эхний ээлжинд тэгээд нэг эхний нэг тийм даваа амжилттай болоод өнгөрсөн. Тэр үед тэгээд давхар бас продюсерийн үргээ гүйцэтгэх үүрэг тулгарсан. Ууг нь нэг өөр хүнд шилжүүлсэн байсан. Тэгэл яа харахгүй бас нөгөө театрын удирдаад аваад явж байгаа юм. Бас ингээд давхар бархаас өр аргагүй тэнгүүт
одоо ачаал 2 дахин их болоод сая 4 дээр гэхүү нөгөө төслөө гэхүү гэл ингээд. Тэгтээ сонио опол төсөл маань одоо хүртэл явж байгаа. Энд тэнд ер нь тоглогдохоор опол аюу их тоглогддог. Тийм тэгээд ер нь их тийм нөгөө агуулгын хувьд их хөөрхөн болохоор босож үжгээс илүү баг хамгийн олон тоглогдож байгаа жүжиг гэж хэлж болно шүү. Жүжигийг үзээд хүн болгоо нэг өөрөөсдийнхөө ойлголт авдаг тий эсвэл нэг асуулттай гардаг. Тэг би Аполлыг үзчихэд зүгээр ингэж л бацсан. Нэрээ бид нэр ингээ гинхнэр итгэхээ болчвол яах вэ гэж зүгээр бацсан. Бид нар ингээ бүх юмн дээр ингээл айгу ухаантай байх гал, нухацтай, хашир байх гал. Тэгэл нөгөө хүний ингээл мэдгүй насны явах тусмаа гинэнгээр ингээ шууд итгэхээ болцсон, дурлахаа болчдөг. Тэг ингээ юмд ингээ шууд ингээ зүгээр л гиннээр ямар ч юм дараагийн эрсдэл юм батхгүй ингээд хөөх гээл ингээл авдаг. Тэр юм байхгүй болчвол нэрээ бид нэр яах вүлээ гэж зүгээр бодсон. Гэтэл яг тэр дүр дээр тэгдэг штэ. Ингээл дараа нь итгээд байгаа юм шиг тий. Тэгсэн чинь үгүй л байгаа байхгүй. Тэр хүн зүгээр л итгэхийг хүссэн учраас л өөртөө тийм аз жаргалтай тий хүн ингээ байж чадсан юм шиг. Гэтэл бид нар яг амьдрал дээр нэг тэрийг алдчихвал нэг тийм нөгөө баг инээхэ болчих юм шиг тий нөгөө юм гой гинэн хөнгөн юм байхгүй болчих юм шиг зүгээр надад ирсэн мэдрэмж тийм байсан. Тий яг зүр айгу нарийн зүйлийг анзаарсан байна тий. Яг наад дүр дээр чинь бид хэд ажиллахад тэгжсэн байхгүй юу. Энэ хүн яг жинхнээсээ итгээд яваад байна уу? Аль эсвэл мэдчихэд яваад байна уу? Мэдчихэд явбал яах юм? Аль эсвэл үнэхээр тэгээд явбал яах вэ гэд. Тэгээд яа харахгүй өөрөө чинь хэлдэг юу байгаа юм бол итгэхийг хүссэн учраас. Найдвар хүссэн учраас. Тэгээд тэр найдварыг ингээд удаан барих гэж хичээгээд тэгтээ бүх юм сайхан болоосэй гэж хүсээд тий өөрчлөгдөөсэй гэж бас багдгүй найдсан байж боддог. Тэгтээ эцсийн зэгт яг амиа өгөл гэж боддог ш тэр хүний тий үнэхээр л хайрлсан л байгаа юм л да. Тэгтээ энэ дээр нэг юм байгаа нь нөгөө дүр өөрчлөгдөнө гэдэгтэй адилхан зохиол төр гэсэн тэр хүмүүс өөрчлөгдөд яваад байгаа. Магадгүй эхний явцад яг эхнээс нь итгэсэн ч яж магадгүй гэдэг шиг дараа нь сэрэмжилсэн байж ч магадгүй гэдэг шиг. Альсвал эхлээд ингээ итгэсэн дүр үсцэгчээ дараа нь итгэж найдаж эхэлсэн ч байж магадгүй гэдэг шиг яг тийм хувирлууд байгаад байгаа. Тэгээд яг уу эргээд опал тэр 3 дээрэмчнийг идгээсэн юм шиг боловч эргээд нөгөө 3 дээрэмчин опалыг идгээсэн ч биш магадгүй байгаа байхгүй тэр нөгөө ганцаараа хогтуудыг эмэгтэй хүмүүстэй харилцаад охин нь болоод нөхөр нь болоод хөргөн юм шиг байгаад те тэгэхээр ингээд хүмүүний харилцаан дээр бие биега бас идгээдэг. Гэтэ эргээд тэр нөгөө сайхан сэтгэл байгаа юм л да. Тэ амиа золиослох хүртэлх тэр сайхан сэтгэл эргээд хүнийг яаж өөрчилж байна л гэдэг. Би яг одоо энэ дээр нэг юм асуухад бид нар ингээд багийн уран бүтээл ингээд багийн ажил хийгээд явж байхад яг түрүүний хэлдэг шиг нэг нэндээ итгэх хэрэгтэй байдаг. Яг үнэ. Тэр дундаа надаа ингээд харахаар тухайн төслийн гол толгой болоод явж байгаа найруулагч продюсер хоёр нэг нэгэндээ итгэх гэдэг бүр хамгийн нэгдүгээр асуудал. Яг үнэ. Энэ дээр юу гэж боддөг вэ? Энэ ёстой маш чухал. Бүр аюу чухал. Одоо юу гэдгийг би биедээ итгэхгүй бол тэгэл ажил юу явахгүй дээ. Тэр итгэл бүр маш гүнзгий байх хэвээр. Одоо юу гэдгийг ээждээ итгэдэг шиг аавдаа итгэдэг шиг л байх хэвээр. Тэгэхгүй бол тэр уран бүтээл цаашаа өрнөөд явна гэж байхгүй. Тэр чинь маш олон асуудлууд гарна. Тэгээд тэр асуудлуудыг шийдвэрлэхэд продюсертай итгэх үү, хинт итгэх үү, альсвал найруулагчтай итгэх үү, хинт итгэх үү гэдэг асуудал гарна. Тэгэхээр найруулагч продюсер хоёр бол бие биений итгэлийн асуудал маш их. Дээрэс нь итгэх гэхээс илүү ойлголцох бас аюул чухал. Хитээ ойлгодог ч гэсэн ингээл бас энэ дээр ингэж जैन тэрэн дээр ингэж जैन гэдээ яхад бие биегээ ойлгоод хүлээмж шүүрэх гэдэг асуудал тий. Яг бид хоёрын тэр нэг бас амжилттай болж байгаа төслийн юу яа харахгүй бие биегээ их ойлголцож сая тэр үлжид итгэж тэгж байгаа учраас бас нэг 4-5 төслийн ард гарцсан явж байгаа хэл та. Тэгэхгүй бол тэгэл
ойлголцохгүй ч юм уу. Тэгээ өчнөө л асуудал гарч байгаа шүү дээ. Яг нэг нэг үйл гэдэг өвтлээ хэрэлтэн бөө бол тэр чи тэгэл ингээд яг урлаг ингээд гой сайхан харуулдаг ч гэсэн яг хөшигний ад те бас алаан болдог гэдэг чи үнэн байхгүй. Тэр алаан болж ир тэр гоё юм гарч байгаа гэдэг хүмүүс бас ойлгох хэрэгтэй. Тэрнээс тэр алаан байхгүй бол юу гэдэг тэр гоё юм сая тэгж гарахгүй ш тэр өндөр түвшний ч юм альсвал тэр мэрэгжлийн түвшний альсвал тэр гоё болж гарахгүй л те. Тэгэхээр яг харахгүй бол их хүчнөө юм болж байгаа юм чинь. Миний хувьд продюсерийн хувьд одоо миний нэг одоо яг ингээд ярмаар байдаг нэг амар зүйл байдаг. Тэр нь ерөөсөө бүргээд нэг сэтгэлээ онгойтл гэдэг шиг л болох гээд ш нь нөгөө. Яа харахгүй мөг санхүү. Тэгээ мөг санхүү гэхэр хүмүүс нэг юм сонирхолгүй болчихдөг юм уу яа гэдгийг за гэл ингээд нэг юм ярих. Энэ бол маш сонирхолтой сэдв байна нааш анхаарлаа бол гэдэг шиг. Нэг хэсэг бол ингээд урлаг уран бүтээлийг те толгой компаниуд группүүд аягүй их ивент итгэдэг байж жижиг компаниуд нь ч гэсэн ивент итгэдэг байж энэ аягүй зөв зам. Яагаад тэгэхээр таны дээр ивент итгэсэн ч юм уу одоо нэг уран бүтээлчийг ч юм уу нэг уран бүтээлийг гаргаж байгаа тэр зүйл чинь нийгэмд соён гэгэрлийг төргөж байгаа. Тэгээ тэр соён гэгэрлж эргээд маш олон хүнд ингээд дамждаг байхгүй. Одоо жишээ нь манай жүжиг үзсэн хүмүүс одоо яг ингээд кино үзэж байгаа, жүжиг үзэж байгаа хүмүүсийн тоо харилцаа адилгүй шүү дээ. Кинонд бол өдөрт хэдэн хүнээр нь одоо юу гэдэг нийт тоо нь одоо хэд болтой тий одоо 300 мянган хүн үзсэн гэд. За манай дээдлийн амжилт бол 20-30 мянга ч юм уу тий. Тэнгүүт ингээд баг 10 дахин баях багын тоо гарч байна. Тэнгүүт нөлөөллийн хувьд театр бол бүр гүнзгий нөлөөлсөн. Тэгээ өнөөдөр яагаад ийм тод опалыг ярьж байна те. Тэр чинь ингээд ямар ч киноноос илүү яг зарим кино үлдээлдэг л хальтаа. Гэхдээ яа харахгүй тэр нэг амьд мэдрэмжээр даалт тухамсарт нөлөөлсөн тэр нэг нөлөөлөл бол ингээд илүү тод л байдаг юм шиг байна. Тэгээд эргээд тэр нөлөөллөөр хүн тас ярина. Альсвал илэрхийлнэ, альсвал ингээд одоо ярьж өгдөг л ахaltaа бодвол тэр нөлөөллөөр бол найдвартай 5 хүнд түгэж байгаа байхгүй. Гэдэгтэй адилхан тэр зураачийн уран бүтээл, тэр дуучны уран бүтээл, тэр ном, альсвал одоо юу гэдэг тэр балет, тэр одоо опера бүгдээрээ өөр өөрсдийн зарчмаар их тийм нарийн шугамаарч гэхүү те ингээд хүн болгонд нөлөөлж байгаа. Тэгэхээр урлагийн уран бүтээлийг дэмжих нь аюул чухал юм аа. Тэгээ хүмүүс одоо юу гэдгийг уран бүтээлч чинь энд хідээ ингээд одоо өөрсдийнхөө бүх зүрх сэтгэлийг гаргаж хийж байгаа ш тэр уран бүтээлч тэр зураач ч бай тэ тэр продюсер ч бай тэр жүжигчин ч бай ингээл бүх зүрх сэтгэлээ зориулж хийж байгаа тэр уран бүтээл бол эргээд яг сайн ярих юм бол одоо үнэлгээ нь бол юугаарч үнэлүүлж баршгүй байхгүй. Сайн ярил одоо уран зураг яагаад тийм үнэтэй болтгийг гэдэгтэй адилхан миний бүтээлч гэсэн тэгвэл асар их үнэтэй гэж биелж болно ш тэ. Тэгэхээр тэр урлагийн мөн чанарын үнэлэмж гэдэг бол өөрөө айгуу тийм харьцуулшгүй зүйл юм аа. Тэрийг одоо юу гэдгийг 300 саяар ч юм уу 30 мянгаар ч юм уу үнэлчихэд та нарыг тижээлээ ч гэдэм үү мэдгүй. Надад яг тийм айхтар мэрэг зүгээр өөр урлагийн бусад одоо салбараа сонсоход нэг ивент итгэж байгаа хүмүүс нь тэгээл нэг хүмүүсийн юу болол өнгөрдөг гэдэг ойлголт байдаг юм шиг байна. Тэгэхээр үгүй энэ бол нийгэмд маш их зүйлийг бүтээн. Тэгээд яг сошиалор одоо ингээл манахтандаа хар бараа юмнууд яваал ингээд эргээд эдгээрий ч одоо хин эдгэх юм гэхээр урлагийн бүх төрлөл эдгээр тэр гоё дуу хөгжим, тэр гоё кино, тэр гоё зураг, тэр гоё балетууд ялангуяа сонгодог урлагийн уран бүтээлүүд чинь бүр илүү хүнд гүнзгий нөлөөлж идэг. Илүү тэр гоо зүүн мэдрэмжийн хүнлэг, энэрнгүү сэтгэлийн одоо ингэж хөгжүүлж идэг учраас яг энэ дээр би нэмээд хэлвэл ягаад тэр компаниуд одоо ингээл төрөний хэлж байгаа ивент дэх хэрэгтэй та нар дэмжээч гэх юм бол олон хүнд соён гэгэрэл одоо тэр хүмүүс сайн сайхан авчирна гэхээр тэгээд та нар л уран бүтээлтэй болж байгаа зү гэж хэлдэг хүмүүс та хэлмээр байна. Тэр нь болохоор тэр нөгөө жүжигийг тэр дууг сонсоод тэр уран бүтээлийг хүлээж аваад өөртөө нэг асуулт нэг ингээд эерэг өөрчлөлтийг аваад тэрийгэ төрөний ингээд өөрөө жилдгээр 5 хүнд түгээгээд те явж байгаа тэр хүн эцсийн мөчөд эргэж гараад танай компани л хэрэглэгч болдог. Тийм биз? Тийм шүү дээ. Танаа ресторанаар л очиж үйлчлүүлнэ. Танаа бүтээгдэхүүнийг авч хэрэглэнэ. Хэрвээ таны хэрэглэгч өөрийн хувьд одоо тодорхой хэмжээ нийгэмч чинь төлөвшсөн гоо зүүн мэдрэмж өндөр байгаад ирэх юм бол таны бизнесийг явуулахад хүртэл тэр хэрэглэгч л тусалж байгаа. Тэгэхээр тэр хэрэглэгчийг чинь одоо тийм сайн сайхан байхад энэ урлагийн хүмүүс
туслаад байгаамаа л гэж бүр хэлмээр байдгийг. Тийм, үнэлэмж нь хүртэл өөрчлөгддөг байхгүй. Энэ уран бүтээлийг ямар нүдтэй хүмүүс вэ ч гэдэг юм уу те ингээд үнэлэмж хүртэл өөрөдөг. Тэгээ нөгөө талаас яг хуу бизнесмен хүмүүс нэг ингэж ярьдаг. Одоо үргэлж хүнээс мөнгө нэхнэ гэж байх вэ? Та хэд одоо өөрсдийнхөө доктортой байдлыг хангаач ч гэдэг юм уу те нэг тийм шаардлага тавина. Тэр бол зөв. Тэгвэл Монголын нөхцөлд ялангуяа ийм цөөхөн хүн амтай одоо зах зээл багтай одоо улсад ямар ч урлагийн бүтээл хийхэд бол одоо юу гэдгийг өөрийгөө тичээгээд аваад явна гэдэг бол хэцүү. Би нэг одоо бүр 5 уран бүтээл ярд гарсан үний үед хэлээ гэж хэлгээ те. Өөрсдийнхөө ингээл чармаагаад явж байгаа ч гэсэн ингээд үнэхээр хүндээ идэх юм байна. Тэгэхээр энэ дээр аль нэг одоо төрийн дэмжлэг байх хэрэгтэй юу? Аль эсвэл аль нэг үнэхээр одоо юу гэдгийг ашиг орлоготой явж байгаа. Тэгээд одоо юу гэдгийг маркетинга яаж хийе? Эсвэл нийгэм сайн сайхан түгэй гэсэн одоо байгууллагууд байх юм бол яа харахгүй урлаг руу хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Уул нь олон улсын жишгүүд тийм байт юм билээ шүү дээ. Ялангуяа одоо би театрын ингээд том хөрөнгө оруулагч нар байт юм лээ. Цаана ингээд дууга чимээгүй тэгсэн мөртлөө ингээд том уран бүтээл сонгодог уран бүтээлүүдийг тавьдаг. Тэгээ цаана одоо ингээд өөр альсвал нэг том театрын ард нэг том хөрөнгө оруулагч байт юм уу те. Тэр нь эргээд яг уу одоо нөгөө бидний сайн мэддэг хүүхдийн одоо хандвийн аян ч гэдэг юм уу, эрүүл мэндийн хандвийн аян гэдэгтэй адилхан бас урлагийн хандвийн аян чинь яаж хүрдэг вэ гэдэг цаад нөлөөллийг бодвол аюу хүчтэй байгаа байхгүй. Яг уу бүгд тулгамцсан асуудлууд мөн гэхдээ хүний эргээд тэр сэтгэл зүй, тэр дотоод одоо мөн чанар, тэр оюун бодолд том нөлөөлдөг зул чинь яахаар гурлаг болчиход байгаа байхгүй. Тэг өнөөдөр сэтгэл зүй гэж их яригдж байна. Сэтгэл зүйд би бол бүр шууд хэлмээр байна. Хүн яахаар сэтгэл зүй сайхан болдгийг. Урлагийн нэг гоё ямар ч бүтээл өгсөн те дуу сонсон, альсвал нэг зураг хараад, альсвал тэр нэг бүжиглээд ч юм уу те. Ингээд явхад хүний сэтгэл сэргийдэг штэ. Тэгэхээр энэ одоо юу гэдгийг хүний одоо бие махбодын эрүүл мэнд гэдэгтэй адилхан сэтгэл зүй эрүүл мэндэд урлагийн өгөөж бол одоо асар их нөлөөтэй юм аа. Тэгээд хүнээ эрэг байлгахыг, нийгмийн сэтгэл зүйг эрэг байлгахыг яал гэвэл одоо урлагийн уран бүтээлүүдийг маш ихээр дэмжиж тэгээд бас чанартай уран бүтээлүүдийг шүүж гаргах тэр чинь бас чанартай чанаргүй байна. Тэгээд аль болох бүгдээрээ хөгжиж чанартай л болох хэрэгтэй хальтаа тий. Танай театр гарч ирснээр сонгодог урлагийн ялангуяа драмын одоо төрлийн уран бүтээлийг их үн цэнтэй болгосон. Үн цэнтэй биш одоо үнэлгээг нь өндөр болгосон. Энэ бол та бүхний хувьд одоо театрын хөгжилд оруулсан хамгийн ихний бас их том хөрөнгө оруулалт болов гэж бас их том өөрчлөлт болов гэж боддгийг. Энтэй санал нэгтгэв. Тий, нийлнэ. Яа харахгүй анх Фаустыг 100,000 төгрөгөөр тавуулахад хүүзэх болов яах бол гээл те. Тийм тэгээд тухайн үед бас одоо ерхий ивент тэтгэгчээр ажиллаж байсан продюсер хүн маань бас бидэрт тусалж байсан. Тэгээд яг уу жүжиг өөрөө яг үн цэнтэй байх уу гэдэг яг л тэр асуудал байхгүй. Хүн 100,000 төгрөгийг төлчөөд энэ жүжигийг үзсэндээ харамсах уу? Аль эсвэл сэтгэл хангалуун байх уу? Тэгэхээр сэтгэл хангалуун байх юм байна гэдэг үнэлгээ одоо байгаа учраас болох юм байна гэдэг үнэлгээ байгаа учраас тавьж үзсэн. Тэгээд туршаад үзсэн хүмүүс харамсахгүй байна. Сэтгэл хангалуун байна. Дээрэс нь бүр хөөх театр орж яваар юм байна. Жүжиг үзэж яваар юм байна. Юу үзчихвэ гэж бүр ингээд одоо юу гэдгийг давуулан тийм биелэлтийг хараад вау гэд. Тэгтээ бас 100,000 төгрөгөөр үзэх нийгмийн бүлэг хэд байх уу? Гэхдээ тэрийг үзэхийн төлөө альсвал одоо зээл аваад альсвал мөнгөө цуглуулад үзэж байгаа хүмүүс бас хэрэг ах тий. Тэгэхээр яг л нөгөө түрүүний хэлдгээр уран бүтээлчдийн зүрх сэтгэл хөлс хөдөлмөр бүх зүйлээ ингэж зориулж тэр олон хүний ингээд нэгдэл дундаас гарсан тэр одоо ох бүтээлийг үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ох бүтээл маань бас хэр чанартай ох гарсан тий. Яг 100,000 төгрөг өөрөхгүй юу гэдэг л юу гарч ирж байгаа. Одоо яг хуу манай уран бүтээлийг харахаар бид нар нөгөө тайзныхаа бас үзэгчдийн судалтай шууд хамааралтай одоо юу гэдэг продюсерийн зүгээс ярих тий. Манай бүтээлүүдийн хувьд бол жишээ нь яг хуу театр өөрөө 400-аас 600 судал бол яг нормалны одоо тий яг стандарт судал гэж явдаг. Тэгэнгүүт яг тэр
төсвөөрөө одоо энэ гоё уран бүтээлийг гаргаж энэ чадварлаг уран бүтээлчдийг одоо ингээд цалинжуулаад явхад тэр үн хүртэг хаанаач хүрдэг байхгүй. Тэгэхээр яг л нөгөө түрүүн бизнесийн жормаараа гэдэг шиг тэр үн өсгөөсөөр аргагүй болчиход байгаа. Тэрнээс одоо юу гэдэг бид нар өөрсдөө ингэж үнэлээд ийм үнэтэй олгочлоо гэдэг юм бас байхгүй. Зүгээр яг юунаас айдаг вэ гэхээр яг ийм өндөр үн тавьчаад хүн сэтгэл хангалуун гарах болов гарахгүй болов. Тэгээд нөгөө талаас аль болох одоо бас үн бууруул үнэ нэг юм боломжийн үнд байлгах юмсан гэж айгүй хичээдэг боловч одоо тэр бүтээлийн төсөв тэр нөхцөл байдал яхаарахгүй тийм үнийн дүнд хүрэгдэг. Тэгээд хаа очиж бас хүмүүс гэд нэг мэдрээд ойлгоод яваад хэлж байгаа. Тэгээд бас л нөгөө бизнес талаасаа ярил их төвхтэй. Тэгээд жүжиг уран бүтээл хизээст бас яах гэж хүрдэг гэхээр аль болох олон хүнд хүрэхийг хүсдэг. Аль болох олон үзээсээ энийг олон хүн мэдрээсэй л гэж хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр ялангуяа залуу хүмүүсийг үзүүлэхийг айгүй хичээдэг. Тэгээ тэр утгаараа бид нар студент гэдэг хөтөлбөр ягаад хөнгөлтийн үнээр үздэг. Тэгээ тэр сүүлд яам нэг хэрэгжүүлээд сая өнгөрсөн жил хаа айгүй олон жүжигүүдийг 10 жилийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад үзүүлсэн. Тэр бас айгүй одоо сайшаал дээр болсон. Тэр чинь ингээд хөглөгдчихөж байгаа байхгүй. Тэгэхээр цаашаа бид нар дуц үзээд байх хэрэгтэй юу? Альсвал нэг жүжиг хичээлтээ үзэх үү гэдэг нэг сонголтод хүртэл ингээд нөлөөлж ирэх нэг тийм алхам болох байхаа л гэж бодоод байна. Хүмүүсийн нэг ерөнхий нийтлэг ойлголтоор театр бол төрөний хэлтгэр байшин гэж боддог байсан мал үгүй байна гэдгийг одоо олон залуучуудаас харуулад явж байна. Харин жүжигийг бас зүгээр л тайзан дээрээс үздэг гэдэг тэр бас хэвшмэл ойлголт бас танаа дээр ирээд эвдэгдэж өөрчлөгдсөн. Сүүлд бас ингээ 1984-ийг хүртэл үзэж байхад нэг мэдсэн чи нэрээ би бас ингэж хэлэх ёстой билүү. Нөгөө хэдтэйгээ хамт те одоо ингээ хэлэх ёстой илүү нөгөө нэг бүр ингээ гар мар баг ингээ хэмнэлд орох гэж байлаа шүү дээ. Энэ бол яг нөгөө танаа театрын их онцлог юм шиг зүгээр санагдیں۔ Жүжиг үзэх болгоно нэг тийм бүх юм ингээ өөр нөгөө ингээ стандарт байдаг гэдэг тэр хэвшмэл ойлголтуудыг ингээ байнга ингээ эвдчихийдэг. Тэрнийх олон юм дээр харагдаад идэг л та. Энэ одоо хэний санаачлага илүү их дамгаалдаг вэ? Ер нь бол нөгөө продюсер найруулагч айл айлынх нь жоохон шин чанар ах. Хоёулаа их шинийг санаачлагч, эрэлхийлэгчд. Жүжигийн хувьд жишээ нь найруулагч тайзаа харна, тэ? Тайз юм байвал юу байна, ингэн тэгнэ. Тэгвэл энэ тайзыг чинь эргээд яаж болох юм ч тийм үү. Тэгэл яг бас харилцаа холбоотой юм гэх юм. Тэнгүүд продюсер магадгүй ойлгохгүй байвал нөө гэж болно шүү дээ. За юу яриад байгаа юм бэ? Манай тийм ойлгохгүй. Тэгэлж наад одоо үзэгчдийн судал модал наагалтгүй юм байна. Ашгаа одно. Одоо ашгаа одохоос илүү плансаа барин те эн чин өөрөө энэ төсөл амжилттай болох хэрэгтэй гэдэг үднээс ингээд хатуу зогсвол зогсгоор л доо. Тэгэнгүүт тэрэн дээр яг найруулагч бид хоёрын тэр нэг санаа бодлоо айгу нийлдэг. Тэгээ шинийг ирэлхийхээс хэн ч айдаггүй. Яд гэрсэлч балтгой үүрийг гэж боддог. Тэгээ энэ бол бүр яг өөрсдийн хувь зан чанарын онцлог их шин юмыг хийж үзээ. Гэхдээ тэр нь бас мэрэгжлийн байх. Тэгээ бас нэг ихтгэл байгаа байхгүй. Тэгээ энэ яг болж гэнэ болохгүй юу гэд. За яг энэ юун дээр бол тайзны янз бүрийн шийдлүүд байна. Ер нь яаж гарах вэ? Хамгийн анхны тэр эвдэлт бол юун дээр шүн дууны бүжиг дээр яг дөрөв талд суусан байна. Тэгээд тэр яг байж болох уу? Тэрэн дээр бол найруулагч санаачлаад тэг яг нэг юу хүртэл нь бэлтгэлийн жүжигчний бэлтгэлийн хөдөлгөөнд туршлага хүртэл итгэхгүй ингээл яац. Яг ингээд нэг хаг сэтгэлтэй 50% та. Тэгэл би чинь жүжигчин талаас бодож байгаа ш. Дөрөв тал жүжиглэнэ гэж одоо юу ах вэ гэлтэй. Тэгээ нөгөө сургууль дээр болохоор чинь бүксээ харуулж болохгүй гээл тийм школтой үүсч одоо тэгээд хаашаа гурван талд нь бүксээ харуулчаад ганцхан тал царайг харуулаа явах уу гэдэг шиг тий. Үгүй яг энэ бол нөгөө жүжигчин үүсээр төгссөн бүх хүмүүс л одоо тийм юу бах. Тэнгүүд 360 градус тавлах болчихж байгаа юм. Бүр тий дөрөв тал биш 360 градус. Тэгээд өөрөө яг тайз маань иргэдэг ч гэсэн жүжигчин тэр болгонд далаацтай байх. Тэнгүүд эргээд үзэгчдэд хүртэл тэр байгаа сонирхолтой. Үзэгч одоо яа тийм бүх юмыг тэ царай харж сая ойлгох хэрэгтэй юу гэдэг бас том шалгуур тавьчихж байгаа байхгүй. Нуруугаараа хүртэл тэр одоо тэр 1984 дээр тэгж байгаа байхгүй.
бодлоо нуухын тулд асар их юу бол зүгээр ингээд нуруу чин жоохон эвгүй хөдлөөл ингээл яхад тэнд бодлоо уншуулцдаг гэдэг байгаа байхгүй тэр тэлээд дэлгэцтэй те тэр надад бүр маш нарийн мэдрэмж даруулж байгаа байхгүй ямар сандаа ингээд царайны урьлаар хүртэл наана инээж байгаа бодлоор цаана юу бодож байгааг хүртэл хардаг гэдэг тэр давхар бодлыг уншигч гэдэгтэй адилхан тийм байгаа тийм тэлээд дэлгэцийг зөвхөж ярьсан бол үзэгч те өнөөдөр хажуу талаас хараад энэ хүн юу мэдрээд байгааг ойлгож болох юм уу аргашаа хараад гэхдээ яриад байгаа тэр хүний тэрний биеийн хөдөлгөөн одоо илэрхийлэмжээс тэр хүний зүрх сэтгэлийг ойлгож болох юм уу? Эргээд одоо юу гэдгийг халтгаан хараад мэдгүй тэр айгүй тийм сонин шин туршилт байсан. Тэгээд жүжигчин талаас илүү бүр хүртээмжтэй тоглох, илүү ур чадвараа сайжруулах, илүү илэрхийлэмжээ нэмэх. Нөгөө талаас найруулгын хувьд тэр дөрвөн тал буюу 360 градусыг тэр чигт нэг зэг төвлөрүүлэх. Тэгэхгүй бол нэг хэсэг нь анхаарал нөгөө хэсэг нь анхаарахгүй л яах вэ? Бас л эргээд яа. Тэнгүүд гуравт нь үзэгчээ сайн хардаг те. Тэрийг үзээд ойлгох, альсвал анхаарал нь сатаарах. Хамгийн сүүлд дөрвөн талын үзэгч чинь бие бас хардаг юм байна. Тэр хүний хүлээвэлтэй бас. Тийм би тэрийг бас аягүй хайжгалсан. Тэгээд үзэгчд ингээд орж явах тусмаа нөгөө үзэгчд ингээд гүнзгий орд юм байна. Тэнд нэг хүн уцаа оролдож байхад хэдий ингээд хамаагүй ч гэсэн бас анхаарал нь сатаарах тийм айгүй эрсдэлтэй юм байл. Тэгэхээр тэр асар л өндөр хэмжээний анхаарал төвлөрүүлэлт байжээд сая орох. Тэгэхээр энд нэг талаас уран бүтээлчдийн үед маш том өөрсдөө анхааралтай байх ёстой. Нөгөө талд үзэгч бас маш анхааралтай байж дөрвөн талаас үзэх юм байна гэдгийг л би бол продюсерын зүгээс ойлгож харсан. Тэгээд тэр нь эргээд юу хэлж ийнэ гэхээр нөгөө үзэгчийн л бас нэг шалгуур болчиход байгаа. Тэнд хөтлөгдөж чадчихна уу чадахгүй байна уу? Тэгтээ энийг ойлгох гээд хичээж гэнэ үү? Анхаарал нь төвлөрүүлэлт нь хэрэг байна. Өнөөдөр би жүжиг үзээд ороод ирээ гэдэг хүн чинь бас нэг сэтгэл зүйтэй орж ирнэ те. За яасан ч яах вэ? Тэр бүр юун дээр харагддаг гэхээр мөнгөө юу гэдэг пледэ мөнгөөр аваад ирсэн хүн урилгаар ирсэн хүн хоёр жуулах ялгагдсан шүү дээ тий. Тэгэхээр ингээд нэг юм үзэгчийн ялгаач ингээд маш олон зүйл дээр харагддаг юм лээ. Нөгөө уншаад ирсэн хүн, уншаагүй ирсэн хүн. Гэтэ тэр болгонд л өнөөдөр театрын жүжиг үйлчлээд адилхан өрөх хэвээр. Тэгэхээр л тэрийг уран бүтээлчд маш сайн мэдрэлтэй авах хэрэгтэй болчихсон. Хоёлаа сая штэ ерөөсөө л бахан театрал ярьлаа. Харин тэгдэг шүү. Тэгтээ маш амттай байна. Одоо харин өөртөө ч холбоод нэг хэдэн асуулт асуумаар байна л да. Анх бол урлагийн мэргэжилтэд байгаагүй юм лээ штэ. Эхний мэргэжлийн сонголттой. Тэгээ хэрвээ бидний амьдралд айгүй олон тийм тохиолдлууд байдаг. Хүмүүст ч гэсэн байдаг. Ийм юмар сурна, ингэж ажиллана гэж явж исэн чинь магадгүй яг мэргэжил сонгох үед өөр бусдын одоо хүчин зүйлээс ч юм уу ээж аавын шахалтаар эсвэл тухайн цаг үеийн боломж бололцоо мэдгүй одоо нэг тийм нас болоод ингээ өөр юм сонгоцсон байж идэг. Тэгтээ нөгөө өөрийнхөө нөхсөл мөрөөдлийн дотор нэг өөр юм явааддаг. Тэгтээ насаараа одоо тэр ажлаа хийчихсэн хүмүүс ч бас байдаг. Гэхдээ та бол эргэчихсэн байна. Тэгээ яагаад эхлээд анханасаа тэгж өөр мэргэжил сурсан. Тэгтээ яагаад тэгвэл тэрүүгээрээ л одоо нөгөө магадгүй те явуулгүйгээр буцаад энэ одоо урлагийн мэргэжлийг сонгоно гэд дахиж сурахаар соёл урлагийн сургуулийн хаалгыг татсан. Би анханасаа урлагийн хүн болно гэж боддог байсан. Хүүхдээ ордонд байхдаа. Тэгээ жүжигчин болно гэж боддог байсан. Тэгээд багш маань л хэлжсэн юм л да. Тухайн үед яг өөрхийн улсын драма эрдмийн театрын л төсвийг хэлжсэн юм шиг байна. Тэр чинь 2000-аад оны үед ч тий. Тэгэл за юунд нь та хэдий жүжигчин сайхан ч гэсэн бодит нөхцөл байдлыг бас одоо гашуунжсэн мэдэх хэвээр. Тэр юу вэ гэхээр жүжигчин хүн өнөөдөр ингээ олонний өмнө тайсны өмнө сайхан байдаг ч гэсэн эргээд одоо яг авдаг цалин бол одоо үйлчлэгчийн хэмжээний цалин авдаг шүү гэж одоо шулуухан хэлчихсэн. Тэгээд тийм үү тэгвэл одоо тэр цалингаар амьдрах хэцүү шүү дээ тий. Тэгвэл би яавал жүжигчнэрээ ажиллаж болох юм гэд бодоод би тухайд л яг тэгж бодоод гаргалагыг хайсан юм шиг ба. Тэгээд хоёр мэрэгчлэлтэй болъё. Яагаад болохгүй гэж нэг нь ингээд мөнгө их сайн олдог байж нөгөөх нь өөрийнхөө дуртай юмыг хийя гэд. Тэгээд яг уу би нөгөө математикийн сонгон монгон гэдэг илүү тийм жоохон IT-ийн чиглэлийн их сонирхоод тэгээд программист болно гэл тухайн үед чинь 2000 хэдэн 9 10 оны биш
2000 оны дунд үе чинь ер нь нэлээд тийм дөнгөж IT орж ирсэн. Тэ IT-гаар сурч мурах хэрүү яйлаа шүү дээ. Тэгэл компьютер жаах гарч ирсэн л орж ирсэн л үе байгаа байхгүй. Тэгэл за энэ мэрэгжил бол нэлээд явна гээл нөгөө судлаачдын эрэлттэй 20 жилд эрэлттэй мэрэгжил энэ төр гээл нэгтэнд явдаг. Тэгээд за программист болно гэж л бодоол явж байгаа. Би технологич болсон л доо. Яг бас ингээд айгу төстэй нэг тийм IT-ийн сургуульд ингээд биотехнологич болсон. Тэгээд цаашаа яг энэ мэрэгчлэр явах уу байх уу гэл яг ингээд чин сэтгэлийн угаас хүссэн зүйл маань биш болохоор ингээд явдггүй юм бэлээ. Яг ингээд амжилттай явал явахаар тэ ингээд болгоол явна. Дуртай юм шиг бай гэж явсан ч бай тэ. Одоо нэг сурцсан юм чинь ингээд тэ. Тэгээд явуулж явах байсан л ах. Гэтэ энэ яагаад ч биш байна л гэдэг. Тэгээд гэтэ аюу сон тийм эргэлтийн цэг өөрийгөө нэг тэмцээнд сорж үзэл тэгэл цаашаага за минийх угаасаа зүгээд. Гэтэ би яг одоо юу гэдгийг бас сонгохгүй байвал байх байсан л ах. Тэр жигтэй арай өөр зам хөөгөл явах л байсан баг. Тэгээд яг ингээд байсан ч гэсэн тэр нь ингээд мартагдах шинж рүүгээ орцсон ингээд явжсэн байж магадгүй. Даалт ингээл дарагдаал. Тэгээд яг нэг сэтэрсэн чи аягүй хүчтэй сэтрэл. Тэрнээс хойшоо за ерөөсөө явъя бол. Одоо би чи 23 наснда юугаа үрчилсэн шүү дээ. Гэтэ яг гайгүй хүмүүс чи бүр амар өөр насанд дээдэг юм билээ. Гэтэ яг миний хувьд чинь яг гид ажиллаж авах үедээ тэгэл яг мэрэгчлээ солиод 4 жил сурна. Тэгэнгүүт жүжигчний карьерийн хувьд чинь залуу нас айгуу чухал байдаг. Тэгэнгүүт манай найзууд хэлдэг байсан л та. Үгүй чи тий одоо ийм хойно төгсөөд одоо нэмэр байна уу? Тэгээд яах юм? Ээжийн дүрдэл тоглох юм уу? Эмээгийн дүрдэл тоглох юм уу? Миний найз гэж шуушгал ирж байгаа ч тэгэл үгүй яах вэ? Тэгээд найз дуртай тэгээд харж илээ хэдүүлээ гэл. Тэгээд явсан. Тэгээд тэр маань харин урмыг минь хугалсангүй гэж би боддог. Ямар ч гэсэн ихний гараагаа одоо хийцэн байгаа. Тэгээд дараагийн уран бүтээлүүд байгаах. Тэгээд нөгөө талаас продюсер хүн чинь их тийм уян хатан учраас бас ингээд хөрвөх чадвартай гэж харж байгаа. Тэгээд тэр үднээсээ жүжигчин продюсер хоёроо хийгээд явах ч юм уу тийм нөхцөл бол гайгүй ахалт гэж боддөг штэ тий. Тэгээ одоо яа ч юм нэг асуултыг асуусан чинь нэг өнөөдөр би нэг ярилцлагын дундаас хариугаа олж ийн гэдэг шиг продюсер хүний хувьд бол яг уран бүтээл тэр тухайн төслийг амжилттай байлгах үүднээс одоо бас бүх одоо тэр бизнес талын юмыг бас хариуцж явж байгаа тий. Тэгээд ингээд бодохоор өөрийнхөө ботсон замаар явж байгаа юм шиг санагдчих шүү. Тэрэндээ бол одоо бүр аягүй бат итгэлтэй. Тий. Яг ийм асуулт болохоор ялангуяа өсвөр нас юм уу залуу насны хүмүүс аягүй их боддог л асуулт л та тий. Би юу хийх вэ? Хаач вэ? Энэ зөв болоо буруу болоо. Тэгэхээр одоо ингээд өөрөө чинь хувьд зөв болоо буруу болоо. Энэ нь аль нь зөв бэ гэдэг ийм сонголт хийх үедээ ямар аргаар одоо өөрийнхөө шийдвэрийг гаргадаг вэ? Одоо ингээд зөндөө олон сонголт хийж болно. Тэн дээрээ сонголт хийхдээ мэдээж бид нар ингээд сонголтуудаа үнэлэх ч юм уу хэрэг гардаг тий. Гэхдээ өөрийн чинь арга ямар вэ? Хүн болгон өөр байдлаар сонголтоо хийгээд шийдвэрээ гаргадаг тий. Би асал яг уу нийтийн жишгээр адилхан л хийдэг бах л та. Нөгөө давуу тал сул талаа чинь тий. Тэгэл аль нь илүү болж ийн аль нь дутагдaltaй болж ийн гэж харна. Тэгтээ тэрнээс илүү наан ингээд бичээд байгаа ч гэсэн цаана даал зүүндэг аль хэдийн шийдвэр гарцсан санагдаад байдаг. Ер нь л Гэхдээ тэрийг зөв буруу юу гэдгээл дахин нэгтлээд идэг шиг санагдаад байдаг. Тэгэхээр альва нэг асуудал гарахад баг тэгэл дөнгөж тулгараал бодож явах эхний юу баг ингээ зөнгөөр гарчдаг юм шиг санагдаад байдаг. Яг тэр мэдрэмжээрээ юугаар зарим нь бол яг нөлөө гарч ирнэ шүү дээ. Нөлөөллөө тий. Нөлөөлөлтөй цэвэр ингээ илт одоо юу гэдгийг бодит нөлөөл гараад ирвэл тэр шууд тэр юунаас хамаарат өөрчлөгдөж болно. Яг тийм бүр нарийн хувь заяаны ч гэх юм уу нэг тийм сонголт шийдвэр дээр нэг тийм зөнгийн юм нэг хувь хүний тэр байгалийн гэхүү амтналаг гэхүү тэр нэг бодгалын шин чанарын зөн илүү их нөлөөдөлдөг юм шиг надад санагддаг шүү дээ. Тэр зөнгөө ер нь таардаг шүү.
За хоёлаа ярианыхаа төгсгөлд хүмүүс нэг урам өгөх те хүмүүс өөрсдийгөө бас ингээд урам зоригоор тэтгэх нэг тийм гоё яриа бас үгүй гэж бодоод байна л та. Тэр нь түрүүн ингээл хийдгээр мэдээж альва уран бүтээлийг хийх зүгээр жижиг нэг ажлыг ганцаараа аваад хийсэн чиг бай. Хүнд ингээд шамтрах за болий те чадахгүй байна гэж бодох үе олон удаа тохиолддог. Тэгээ тэр үедээ ер нь ингэрээ тэгэрээ гэд нэг хилээч гэвэл ямар одоо зөвлөгөө аргыг бид нар санал болгох вэ? Ер нь ямар ч ажлыг чин сэтгэлээсээ л хийчихэд бүх юм болоод явчихна гэж хэлмээр байна. Тэрний үр нөлөө нь нэг бол тэр дорн гарна, нэг бол маргааш гарна, нэг бол 10 жилийн дараа гарна. Гэхдээ заавал гарна. Бүр заавал гарна. Би бол энд бүр 100% итгэлтэй байдаг. Тэгэхээр ямар ч ажил хийсэн байсан чин сэтгэлээсээ их юм бол тэрний сайн үр дүн хизээ нэгэн цаг чамайг шагнадаг шиг л гэж хэлмээр байна. Тэгэхээр одоо юу гэдгийг бүх зүрх сэтгэлээсээ happy яж жаргалтайгаар ажиллая гэрэл гэж хэлмээр байна та. Манай нэвтрүүлгийн төгсгөлд одоо яг манай нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс донд өөрийн чинь таньдаг мэддэг олон хүмүүс байгаа шүү дээ. Нэг юм талархлаа хийлэх одоо момент өөрчилж байгаа гэвэл ямар хүнд одоо ямар талархлыг өнөөдөр илэрхийлмээр байна вэ? Харин тий. Яста айгүй хэрэгтэй гэдэг шиг. Үгүй талархах ер нь маш их хэрэгтэй. Түрүүн бас сая хэлээрэй гэдэг шиг хүн болгон талархлаа их илэрхийлж явах хэрэгтэй хаа. Тэр нь эргээд одоо юу гэдгийг тухайн хүмүүстээ ч сайхан бэлэг өөрт ч бас нэг гоё тайлбар болдог. Тэгээ би бол одоо маш олон хүнд талархлаа илэрхийлмээр гэдэг шиг. Зүгээр хийл хугацаа байна. Тэ хамгийн түрүүнд тайртай гэр бүлийнхэндээ талархлаа илэрхийлмээр байна. Одоо ингээд хүсэл мөрөөдлөө хүн болгон бас хүснээрээ амьдрч чаддгүй л ахaltaа. Ингээд хүснээрээ амьдрахт минь ингээд одоо юу гэдгийг хүч тэнхээ урам зориг болгоод ард маань ингээд явж байгааг хайртай гэр бүлийнхэндээ баярлмаар байна. За тэгээд үдий цэрэгтэй одоо хүн болгож одоо суур хүмүүжлийг минь тавьж өгсөн бүх багш нартаа баярлмаар байна. Тэгээд яг 2 мэрэгжил эзэмссэн тий түрүүн биотехнологич хөгжим театрын жүжигчин гээд энэ 2 мэрэгжлийг эзэмшгээд гүнээ тусалсан бүх эрдэмтэн багш профессор ачта багш нартаа бүгдээрэнд нь баярлаа гэж хэлмээр байна. За тэгээд одоо бүх найз нартаа амьдралын маань хамгийн жаргалтай болон хүнд хэцүү үед дандаа цаг байдаг бүх найз нартаа маш хайртай шүү гэж хэлмээр байна. Тэгээд эргээд одоо нөгөө хүнд ажил амьдрал хоёр нөгөө гэр бүл ажил хоёр ингээд хамгийн чухал гэдэгтэй адилхан ингээд бид нар чинь амьдралын хамгийн их цагийг ажилдаа өнгөрүүлдэг. Тэгэл ажлынхаа нийт хамт олон багтаа үнэхээр их баярлаа гэж хэлмээр байна. За тэгээд бас энэ нийгэмд сайн сайхныг хийх гээд бүтээх гээд явж байгаа бүх хүмүүст баярлаа гэж хэлмээр байна. Энэ байгаль дэлхий одоо энэ дэлхийг одоо юу гэдгийг энэ нэг юм хорвоо дээр эерэг байгаа бүх хүмүүст баярлаа гэж хэлмээр байна. Мөн өөртөө ариун жимхт юун дээр баярлаа гэж хэлмээр байна. За өөртөө юу ингээд ямар ч гэсэн одоогор бол би өөртөө юу гэж хэлмээр байна гэхээр хүнд цаг үеийг туулж байгаа ариун чимэгт баярлаа гэж хэлмээр. Хүнд цаг үеийг аз жаргалтайгаар давж байгаа юу? Тий. За өнөөдөр бас энд ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. Урбаниктай байхад өдөр бүр амттай. Манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд Монголд өөрсдийнхөө анхны бүтээгдэхүүнийг авчраа 30 жил болж байгаа Урбаник компаниас өөрсдийнхөө бүтээгдэхүүнийхэн дээжийг манай зочин дас өргөн бариарэ гэж өгсөн байгаа. За баярлалаа. Үргэлж амттай байлгаарай. За баярлалаа. За Урбаникийнхэнтэй бас баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамт байж бидэнтэй цагаа зориулсан хамт байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа дугаараар эргээ уулзцаая. Баяртай.